Дэлхийгээр нэг тархан суугаа хөдөлмөрч олон монголчуудаа шинжлэх ухааны танин мэдхүйн одон өндөр суугийн хамт олонны зүгээс инх тайвны гэсэн мэдчиж байна. За ингээд яг бид бүхэн Египтийн нийслэл Каир хотын захад байрлах одоо энэ Гизагийн пирамидын дэрэгдээс урлаг судлаач Амина, түүхч археологч Марата хөтлөх зандаа миний бие одоо пирамид гэдэг сэдвийг эхлүүлэхээр бэлэн болоод байна. Хоёрт өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За манай яг энэ нэвтрүүлгийг ивент тэтгэж байгууллага бол Апогийн тэрж сэлэнг гэд одоо энэ бид нар ундааг нууж энэ брэнд болон манай таны аялыг бид урлын ураатай A-Star Mongolia-гийн хамт олон. Та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. За Египтийн соёл иргэншил бол дэлхийн хамгийн эртнийх мөн хамгийн алдартай соёл иргэншил. Одоо энэ нийл мөрний ирэг дээр чинь 3000 жил яг тэр соёл иргэншил оршин тогтнож исэн. 3000 жил гэдэг нь одоо тасарсан яг эртний Египтийн тэр соёл иргэншил бол 3000 жил тасраагүй гэдгээр их онцлог. Манай одоо Чингисийн эзэнт гүрэн бол их Монголын эзэнт гүрэн 150 жил оршин тогтсон шах байдаг байх шүү те. За тэгэхээр энэ соёл иргэншил нь түүх, соёл, шинжлэх ухаан, шашны олон гайхамшиг бүтээсний нэг нь энэ пирамид. Гэхдээ яг пирамид баригдаж байсан үе бол эртний Египтийн түүхийн яг хамгийн тэр гайхамшигтай яг соёл иргэншлийн яг оргил үеийнх нь нэг мөчтэй. Пирамидын барилгын үе ерөнхийдөө яг манай эртний өмнө 27 дугаар зуунаас 14 дугаар зуунд хамрагддаг гэдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр 20 дугаар зуун гэдэг чинь манай эртний өмнө 2700 оноос манай эртний өмнө 1600 он хүртэлх энэ 900 жил хамгийн яг оргил мөч нь байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоогоос 4500 жилийн өмнөх бид нар түүхийг ярих байна гэсэн үг. За тэгээд энэ болохоор Египтийн соёл иргэншил дотор олон ингээд хэсгүүц хуваагддаг. Яг эртний хаанчлалын үед нь энэ пирамидууд баригдсан байдаг. Одоогоор ер нь 118-аас 138 орчим тийм пирамид байгаа гэж үздэг байгаа. Яг таг байгаа байхгүй. Зарим нь чинь нийслэн дарагдсан, нуугдсан биш магадгүй шүү дээ. Эдгээр нь бүгд энэ фараонууд болон түүний яг ойр дотны хүмүүсийн буухан байгаа. За, эртний энэ Египтийн пирамидуудыг орчин үеийн дэвшилтэд технологи ашиглахгүйгээр хэрхэн ийм өндөр, ийм наривчлал сайтай баригдсныг бид нар өөрсдөө өнөөдөр нүдээр үзээд гайхахын ихээр гайхлаа. Тэгээ хүрэл зэвсгийн үед амьдарч байсан. Бүр дугуй хүртэл үүсээгүй байсан энэ үед яаж энэ 4-5 мянган жилийн настай барилга байгууламжийг ийм бат бөхтэй маш онцгой ийм сайхнаар бүтээсэн үнэхээр гайхалтай санагдаад байна. Тэгэхээр түүхэнд пирамидын барилга угсралтын талаар анх хүн төрөлхтөнд Египтэд ингээд нэг ирсэн нэг жуулчин байгаа. Манай эртний өмнө 450 онд буюу одоогоос 2500 жилийн өмнө ингээд энэ яг энэнгээр аялж явсан энд одоо барилга байгууламж машин тэрэг байхгүй. Яг тэмээ хөсөхтэй, за морьтой эртний египчүүд амьдарч байхад тэнд нэг грекийн аялагч явж байгаа. Херодот гэдэг. Түүхч Херодот гэж. Бид нар түүхийн эцэг гэдгээр нь мэднэ. Тэр хүн яасан гэхээр өөрөө түүх гэдэг ном бичсэн. History Энчээс яг ер нь түүх гэдэг юм нэрээ хүн төрөлхтөн бичтiin байх гэдэг баг Херодот гаргаж ирсэн шүү дээ. Тийм учраас үүнийг түүх эцэг гэж байгаа. Энэ пирамидын талаар хамгийн эртний сурвалжид одоо тооцогдно. Херодот болохоор Египт хэл мэдгүй. Тэгээд тухайн үед Египт амьдарч байсан нэг цагаач грекүүд тэр үед тухайн үед байсан. Тэр орчуулагчаар дамжуулаад Египтийн шашны эрх одоо мяндагтангуудаас юу яаж байгаа юм та нэг олж мэдсэн зүйлээ тэр түүх гэдэг зохиол дээр бичиж байгаа. Үүнд нь ингэж бичсэн байдаг. Одоо бидний яг одоо энэ хамгийн баруун талд байгаа нь болохоор Хеопсын хамгийн өндөр барилга. Хеопс болохоор бүх сүмүүдийг хааж тахил өргөц тэр барьц өргөхийг хоригдсан гинэ. Бүх египчүүдийг ингээд ажилд ажилласан. Зарим нь голоор, нөгөө нь уулнаас ингээд чулуу зөөсөн. Ойролцоогоор үүнд пирамидыг барих ажил 100 мянган оролцсон. Тэд бүр үүлээ үзэн зам дид бүтцийг нь болохоор яг 10 жил барьж байгаа. Тэгээд тэр дид бүтцээр нь пирамидыг 20 гаруй жил барьсан гэж байна. Бул чулуунуудыг шаттай зам болон өргөх төхөөрөмж ашиглаж өргөж байсан гэдэг. За энэ бол Херодотын бичсэн тэмдэглэл. Айл манай эртний өмнө тэр 2700 2600 онд баригдсан одоос 4500 жилийн өмнө баригдсан энэ пирамидуудыг манай эртний өмнөх 5 дугаар зуунд амьдарч байсан Херодот өөрөө 22 зууны дараа буюу 2200 жилийн дараа бичнэ гэдэг нь бид яг өнөөдөр хэн яах гэж юуны учир барьсан дотор нь юу байгаа бол гэдэг асуултууд Херодос бас төрж байсан биш таараа өөрөө 2000 жилийн дараа очиж шít. Фараонууд нь байхгүй болсон энэ Египт чинь. Египт орон өөрөө Персүүдэд эзлэгдсэн, Македони Александр ч энийг эзлээ хийсэн. Иргэдэн түүхээ марчсан, шашны мяндагтнууд мэдж байгаа ч гэсэн нууцаа дэлгээд байх сонирхолгүй байсан байж болно. Тийм учраас ч түүний тэмдэглэл бодит үннээс яг одоо
бид нар те нэлээд зөрүүтэй байгааг бид нар бол харж байгаа. Тухайлбал Херодотын тэмдэглэлээс боолуудыг бүгд л баг боолууд барьсан юм шиг ийм ташаа ойлголтыг бид нар мянган жил одоо тээгээд ирсэн. Энэ ойлголттой бид нар баг багтаа чинь түүх хичээл дээр ингээ боолчууд энийг ингээл барьсан юм шиг л одоо ойлгодог байлаа шүү дээ. Үүнхээр энэ ойлголт бол айн бүгдээ орсон. Гэтэ аргачлгүй баг. Яг тэгвэл угаасаа боолын 8 эрхэлдэг боолоотой байсан нөгөө энэ грекүүд чинь өөрсдөө чөлөөт иргэн хүслээрээ юм барилга барьсан гэдгийг ойлгохгүй байхгүй. Тэ энэ авраг юмыг чөлөөт иргэд барьсан гэдэг тэр ойлголтод хүрнэ гэж маш хэцүү. Тэгээд 100 мянган хүн энийг бас нөгөө барьсан гэдэг бол тухайн үед нэгсдүүлсэн тоо байсан баг магадaltaй л да. За тэгэхээр хэдүүлээ одоо яг энэ пирамидыг яагаад барьсан, ер нь яг яаж барьсан юм бол тэ гэдэг талаар яриа. Аминаас ялангуяа урлаг судлаач, урлагийн түүх судлаач хүний хувьд энэ пирамидыг яг яах гэж тэд барьсан юм болоо. Сая хэдүүлээ айгүйх олон он тоолол ярьлаа тий. За тэгэхээр ер нь эртний Египтийн соёлыг бодоод үзэнгүүт энэ чинь 6000 жилийн бол элбэг нас байгаа байхгүй тий. Тэгээд бүр тэр эрт дээр үеийн одоо Египтийн шин чулуун зэвсгийн үеийн одоо Нагада гэдэг ч юм уу том соёлууд байдаг. Тинч нэг юм маск байна. Тэгээд тэр маск болохоор яасан бэ гэсэн чинь яг одоо бид нар бас одоо будын шинтэй хүмүүс бол бурхан зурагт мэлмий нээх гэж байдаг шүү дээ. Тэгээд яг тусгай яслал хийгээл мэлмийг нээгээл те. Тэгвэл яг тэрүүтэй адилхан тийм 75 үйлдэлтэй юм зан үлийн шин чанартай яслал байдаг гэсэн баггүй. За тэр нь бол бүр шин жолгон зэвсгийн үеийнх нь баган дээр харагдаж байгаа. Яасан гэсэн чинь нүдийг нь хамрыг нь чихийг нь цоолдог тийм яслал баггүй. За тэгээд чихийг нь цоолох нь их чухал гинэ. Яагаад гэсэн чинь тэр одоо нас орсон нэг хүн байгаа шүү дээ. Оршуулганд зориулаад баг хийцэн байгаа. Тэгээ чихийг нь цоолж байгаа. Тэр нас орсон хүний багийн чихийг нь цоолж байгаа гэдэг нь тэр нас орсон хүний сүнс нь дараагийнхан үеийнх нь намайг дурсаж гин үгүй юу гэдгийг нь сонсгоо байхгүй. Тэгээд тэр сонсоод дараагийнхан үеийн дурсаж явах юм бол тэр хүний сүнсэнд нь ч хэрэгтэй. Тэр удамд нь ч тэр чигтээ хэрэгтэй зүйл болох юм. Ингэхээр Египтчүүдийн хамгийн чухал зүйл бол яг нэг тэр өв дамжиж явдаг одоо нөгөө оюун санаан дотроо зүрхэн дотроо тэр өвг дээдсээ хайрлах гэдэг нэг зүйл байгаа юм. За тэгвэл нэг бодлын тэгэхээр чинь энэ пирамид энэ гэдэг чинь нөгөө өвг дээдсээ хайрлах гэдэгтэй амар чухал болчиход байна л да. Ягаад тэгэхээр бид нар одоо болтол тэр Хеопс буюу одоо Хуфу, Хефрен энэ гэл эдний чинь нэрийг одоо болтол бидний чихэнд ингэ сонсогдоод байна тий. За тэгэнгүүт яг ер нь юунаас болоод ийм амар пирамид хийчвэ гэж та сая асуулаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг юм яг ертөнцийн үүслийн домогтой холбоотой маш олон домгууд байсан л да. Тэдний нэгийг хийхэд болохоор за юм бүхний төр үүнд дэлхийн ертөнц одоо нэг тийм яг дэлхийн ертөнцийг бүтээсэн гэсэн юм байдаг байхгүй юу? Дэлхийн ертөнц анхнаас үүссэн байсан юм байна. Ерөөсөө ингэ. Гэхдээ зүгээр дэлхийн ертөнц тийм идэхгүй нөхцөл байдалд ингэ байсан. Тэрийг нь болохоор нүүн гэдэг маш том тийм одоо нөгөө грекийн домогт гардаг хаус гэдэг эмх замбраагүй байдал гэдэг шиг нүүн гэдэг эмх замбраагүй байдалтай хав харанхуу тийм их далай тэнгис байсан гэж үзэж байгаа. Гэтэ тэр нь хорвоо ертөнц мөн зүгээр л идэхгүй байдал. Тэгэнгүүтээ тэр дундаас өөрийгөө бүтээсэн Нейт гэд бурхан гарч ирж байгаа. Гэхдээ тэр бурхан нь болохоор эмхтэй юм уу эрэгтэй юм гэхээр 3-2 эрэгтэй, эрчүүдээ 3-2, 3-1 эмхтэй. За тийм ингээд тэр Нейт гэх бурхан болохоор яасан бэ гэсэн чинь аюулгүй маш их хүчтэй. Тэгээ дараа нь ард түмэн болохоор ингээд даавны үйл хэргийг ингээд бас тэтгдэг гэж үздэг. Тэгэхээр грекийн Афинатай бас жоохон ижлэхэн дүү юм хүчрхэг те. За тэгээ тэр Нейт болохоор гэхдээ юм бүхнийг ингээд нүүнээс ингээд гарч ирж байгаа. Тэр хаусаас харанхуугаас ингээд гарч ирэхдээ юм алтан бух болж гарч ирж байгаа юм. За тэгээ алтан бух болоод 7 үг хэлээд тэр 7 үгээрээ өөрөөгөө хуваагаад 7 бурхан анхны бурхан үүсэж байгаа. Тэгэнгүүт 8 дахь бурхан нь болохоор төгс бурхан үүсэх хэрэгтэй байсан. Нарны бурхан үүсэх хэрэгтэй байсан байхгүй. Миний төгс бүтээл гэдэг. За тэгээ төгс бүтээлээ бүтээчвээ. Тэрийг нь яг сүүл рүүгээ нэг ра гэдэг болсон. Бид нар ра гэж яриад байдаг те. За ямар ч гэсэн нарны бурханыг ингээ үүсгээд тэгээд айгүй бурхан төгс бурханаа бүтээсэн байгаа шүү дээ. Тэгээ өөр дээрээ суулгаад байж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө нарны бурхан ч уйлал. Тэгээ миний хүү юундаа уйлваа гэд тэр нөгөө эцгийн эцэг те ээжийн ээж болсон бурхан чинь ингээ асууж штэ хөөхтөөсөө. Тэгсэн чинь би хэний өөр дээр сууж байгаагаа ойлгохгүй байна гэдэг. Тэр гайхалтай. Яас тэнгууд тэр анхдагч тэр бурхан амар ууралж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр бүхнийг ойлгодог төгс амтэн бүтээчлээ гэж бодсон чинь нөгөөх нь ойлгохгүй байна гэд
Энэ дээр бас нэг египетчүүд нэг юм гарч ирж байгаа. Бид нар дандаа ингээд тэнгэр бол агуу тийм бурхад бол агуу. Гэхдээ бидний хүний тарих гэдэг ингээд юм хязгаарлагдмал юм шүү гэдэг ойлголт энэ дээр гарч ирж байгаа. За тэгээд нөгөөх нь ингээд уйлаалж тэгээд тэнгүүд нөгөө нэг өстэй агуу амтан бүтээсэнгүйгээ уурлангуудаа гэж нулимчдаг байхгүй юу. Тэгээ нулимсан чинь могой төрдөг. Тэр нь апоп гэдэг нөгөө нэг амар гоё төгс нарны бурхны чинь эсрэг дүүн гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ уйлаад исэн гэж байгаа шүү дээ. Уйс нь нулимс нь хүмүүс байхгүй юу. Тэгээ нөгөө нэг Рэм гэд юм ивт үг байгаа юм. Рэм гэд энэ хоёр үг нь болохоор нэг нь нулимс гэж байгаа, нэг нь хүн гэж байгаа юм байна. Тэгэхээр яг нулимс хүн хоёрын ойлголт ижлэг. За тэнгүүд энэ нөгөө нэг нарны бурхан чинь өдөр болгон өглөө нар манддаг. Тэгээ өдөр байж байгаад буудаг шүү дээ. Тэр нь болохоор ерөөсөө энэ нөгөө имх замбраагүй тэр анхны идэхгүй ертөнцийн байдлыг сүйтгэхэд тэрнтэй тэмцэлдээд хүн төрлөختнийг ингээ байлгах гад наран адил гэрэлтэж байгаа юм. За тэгэхээр юу гэж нэ гэхээр нарны бурхан гэдэг чинь өдөр болгон энэ бүхэнтэй ингэж тэмцэлдэж бидэрт ингээд өөрийнхөө хүч хөдөлмөрөөр мандчиж энэ ертөнцийг авчирд юм байна л да. Энэ нар тэр юутай тэмцэж чинь гэхээр цаг хугацаатай тэмцээд байгаа байхгүй. Тэгвэл яагаад пирамид ийм одоо чулуу сонгохдоо тий бат бөх чулуу сонгоод энэ хэдэн мянган жилийн настай зүйлийг сонгож яг ингэж пирамидын бэлэгдэл болохоор ерөөсөө цаг хугацаатай тэмцэгч тийм бүтэл. Тийм ээ. Тэр утга нь бол тэр анхныхаа тэр ертөнцийг үзэх үзэлтэйгээ холбогдож байгаа. Тий. Энэ үхлийн дараах амьдрал гэж байгаа. Энэ манай ер нь хүннүүгийн бас үеийн тэр үхлийн дараах амьдралтай их төстэй санагдаад байна. Тэг ер нь бол яг эртний хаад язгууртнууд те бусдаасаа арай илүү өөр онцгой байдлаар оршуулгадах те. Тэгээ хойд насны амьдрал байгаа гэдэгт итгэдэг учраас энэ зүйлүүд явагдаад байна л да. Тэг яг ингээ пирамидад өнөөдөр ингээ үзээд ингээ хараад миний ингээ ойлгосон ойлголт болохоор ер нь яг бас пирамидыг барихтаа ч гэсэн тэр фараонуудад те зориулж одоо ингээ илүү тусдаа онцгойгоор ингээ оршуулсан юм байна гэдгийг бас хараад байгаа юм. Тэг хамгийн гол нь тэр Хеопс фараон ба штэ. Энэ чинь болохоор 30 угсаа залгамжлал байгаа штэ. 30 үеийн угсаа залгамжлал. Эний 3 дугаар үеийн угсаа залгамжлал байхгүй. Тэгэхээр хамгийн анх пирамид бол ерөнхийдөө бол яг энэ Хеопсийн үед баригдж эхэллээ штэ. Тэгэхэд бол энэ төгсөн. Тий, төгсөн тий. Тэгэд энэ төгсийг барихад бол яасан бэхлээр тэр хааны фараоны тий зөвлөх нь өөрт чинь одоо ингэж юм төгс дунхан барьж өгөө гэдэг юм салыг тавиад зөвшөөрсөн байгаа байхгүй. За тэгээ энэ хамгийн ихнийх нь тавигдангууд чинь ингээд дараагийнх нь тий ингээд тавигдаад явчих. Тэгэхээр энэ бүр ингээд яалчгүй ингээд маш олон хүний тий хүч хөдөлмөр хөлс одоо тий оюун ухаан бүх юм шингэсэн болж таах гэдэг байгаа байхгүй. Тий. Тэгэхээр энийг бас нөгөө сая задах хэллээ шүү дээ тий маш олон боолуудыг ашигласан. Гэхдээ энэ бол бас өрөөсгөл ойлголтоо гэд хэллээ шүү дээ. Гэтэл яг одоо ингээд бид өнөөдөр харлаа тий хажууд нь энийг одоо яг хийхэд пирамидыг хийхэд дотор нь одоо нэг оролцож ажиллаж исэн хүмүүсийн нь бууш оршуулгууд бас давхар байгаа тий. Тэд нар бүр айгүй гоё чулуугаар бас ингээд өнгөлгөөний чулуу шүү дээ. Энэнгүүр хийгээд оршуулсан байгаа байхгүй. Дээрээс нь энэ оршуулгын малтгаар гэж байгаа юм. Малтгаар эндээс тансаг төрлийн хоолны одоо ингээд зүйлүүд гарч ирсэн. Тэгэхээр энэ хүмүүс ч гэсэн нөгөө хойд наснд ингээд те ингээд эд чиргэлэх одоо эдж уух ийм хоол хүнстэйгээ цуг ингээд оршуулж ийна гэдэг бол боолчуудад их шаардлага байхгүй шүү дээ тийм үстэй. Шууд баг гаргаад булаа ичдэг ч юм уу те. Ингээ явчин. Тэгэхээр пирамидыг бас барихад бас нэг техник ер нь бас нэг юм хүмүүсийн те оюун санаа хөдөлмөр дээрээс нь яг тэр хүмүүс өөрсдөө фараон гэдгээр нөгөө бурхан гэдээ итгэсэн те. Бурхан одоо бурханлаг гэж итгэсэн учраас өөрсдөө ирж хүч хөдөлмөрөө тэгээд басаараа зориулдаг ч юм уу тодорхой цаг хугацаанд ингээд хийж өгдөг ч юм уу ийм зүйл байгаа юм л да. Энэ пирамидын чинь юу юм бэ? Одоо том чулуунууд байна гэсэн шүү дээ. Тэр чулуунууд чинь доод тал нь 9 м болт. Тэгээд энэ ганц хэмжээтэй биш юм биш янз янзын хэмжээтэй. Тэр нэг чулуун одоо 2.4 2.5 тонн жинтэй мэтэгээс чинь 2.4-өөс 15 тонн жинтэй байгаа. Тэгэхээр тэр 15 тонн тийм том чулууг тий хөдөлгөн гэдэг бол энэ бол яг тэр пирамидыг барихад бол ингээд нууц гэдэг байгаа тий. Гэтэл тэрийг одоо нөгөө хийхин тулд техник, технологи бас маш их шаардсан байгаа байхгүй. Яг үн тий. Тэгэхээр Египтийн соёлд яг хүннүүтэй адилхан энэ үхлийн дараах амьдрал үнэхээр чухал байр суурь эзэлдэг нь яг энэ жишээлтэй. Одоо энэ Египтийн шашинд нь гэсэн үг шүү дээ. Үхэл бол зөвхөн биеийн амьдралын төгсгөл болохоос биш сүнс бол ингээд цааш үргэлжлэдэг гэж одоо итгэдэг. Тиймээс амьдрал төгснөр бие махбодол үгүй болохоос биш тэгээ цоошин сүнсний амьдралд шилжих явц эхэлж гин гэж үзээд ингээд дараагийн амьдралдаа энэ фараонд нь
амьд ахуйдаа бэлдэж эхэлдэг байгаа тийм. Тий, ер нь бол нөгөө нэг ингэдэг одоо бид нар үхэгсдийн төлөөх амьдрал ч юм уу үхэгсдийн дараах амьдрал одоо үхлийн дараах амьдрал гэж яриад байгаа шүү дээ. Египтэд нөгөө үхэл гэдэг үг байдгүй юм билэ хэлэнд нь зүгээр ингээд явсан л гэдэг үг байдаг. Тий. Тий. Хэлэнд нь. Тэр нь гоё тий. Зарим тий. Тэгэхээр далд ертөнцийн амьдрал болохоор одоо бидний хар тэр үхлийн дараах одоо амьдрал бол гол нь энэ амьдралтай ив ичлэн гэж тэд нар итгэдэг. Тэгээд одоо амьд байх хугацаанд үхлийн дараах амьдралдаа бэлтгэх ёстой гэж бүгд итгэдэг. Тэдний ойлголтоор үхэл ерөөсөө айц биш. Айх зүүч биш. Тэндээ ч эртний Египтэд бунхны зориулттай пирамид маш ихээр олддог шалтгаан тэр. Мэдээж эртний Египчүүдэд пирамид болохоор сүнсийг нь хамгаалж үхлийн дараах ертөнцид орох тэр замыг нээж тэр дахин амьдралд орох боломжийг нь олгодог энэ үүд хаалганаа. Тэгээ улмаар сүнсний ямар амгалан тэр амьдралынх нь баталгаа болсон энэ байрыг аль болох бат бөх барьж байгаа шалтгаан бас тийм. Бат бөх барихгүй бол нөгөө сүнс чинь тэр дараагийн шилжилтийн явцад нөгөө хамгаалагдахгүй болчих гээд шүү дээ. Ер нь бол тэгэхээр ором нэг өдөр баригдаагүй гэдэг алдартай үг байдаг. Пирамид ч гэсэн одоо бид нар төгс пирамидыг хажуудаа болохоос тэгээ төгс бус пирамидууд нурж унсан пирамидууд зөндөө байгаа. Тэгэхээр алдаа оноо цаг хугацаа хөгжлийн шатны яг 90-ийг ингэж дамжсан энэ бүтээн байгуулалтай. Тэгэхээр энэ төгс налуу пирамидууд үүсгэхээс өмнө эртний Египтүүд мастаба гэдэг энэ буухыг өргөн ашигладаг байж. Тодруулбал бүр эртний тэр 1-2 дугаар угсааны хаад одоо Марта багш хэллээ шүү дээ 3-4 дугаар үеийн хаадууд ингээ барьж байгаад 1-2 дугаар угсааны хаад үе буюу манай эртний өмнө тэр яг 3100 онд яг тэр хавцаа Египтийн соёл иргэншил үүссэн гэж үзэж байгаа. Энийг маа зулаа маань яг Египтийн бүр түүхийг 40 минутанд нэг багассан дугаар хийх учраас тэрнээс илүү тодно тий нөгөө бид нар давтаад явах. За тэгэхээр манай эртний өмнө тэр 31-ээс 28 дугаар 100 гэсэн үг шүү дээ. 3100 2800 гэдэг чинь одоогоос бид нар 5000 жилийн өмнө юм ярьж байна л да. Тэгэхээр оршуулгын буухан бас барьдаг байсан ба. Мастаба нь араб хэлнээс хэрэг орчуулах юм бол сандал термний суурь гэсэн утгатай юм байна. Гаднаас нь харахад юм хавтгай дээвэртэй. Дотгошоо баг зэрэг ингээд наалсан. Одоо тий. Тэгээ тийм хантай тэгш өнцөг хэлбэртэй тийм буухан анх барьдаг байсан ба. Газарт нүх ухаад мумиг нь байрлуулна. Тэгээ газрын гадарга дээр нь болохоор модон эсвэл шавраар тоосгоор баг нь усгаад тэгээ сүнсийг нөгөө амирлуулах тэр өрөөг нь байгуулж байгаа. Тэгээ баян чинэлэг байх тусмаа энэ чинь одоо баян хоосны ялгаа улам их гарч эхэлнэ шүү дээ. Баян чинэлэг байх тусам өрөө тасалгааны тоон нэмэгдээд эхэлж байгаа юм л да. Тэгээд тэр сүнс нь амирлах өрөөнөөс тэрнээс нь гадна мэдээж амралтын өрөө гэж байгаа. Тэр одоо зочны өрөө, нэг амралтын өрөө, ундлагын өрөө, галтоогоо агуулах зэрэг тэр одоо байгууламж бунхны гадуур засаж янсан тэр чулуу эсвэл шавар тоосгоор өнгөлж хучаад яг энэ бүгдийг бүтээж байгаа. Мэдээж дотор тасалгааг нь тэр одоо эрхэлж байсан ажил ч юм уу тэр одоо нас барсан үний те амьдралын тохиолдсон үйл явдлуудыг гоё ингээд дүрслэн чимдэг байсан байгаа. За баян чинэл хүмүүс хаад ноёд тэдний гэр бүлийн гишүүдэд зориулсан бунхнууд одоо тэгэнгүүт илүү гарах, илүү том болох. Одоо нэг баян чинэлгээр одоо сайхан хурдан хадуугаар эсвэл илүү том джипээр өрсөлдөж штэ эдэр чинь. Буугангаар өрсөлдөж эхэлж байгаа байхгүй нэг баяжууд чинь. Илүү том уул, илүү болсронгуйж ингэж тэлж цаг хугацааны явцад одоо энэ пирамид руу хувьсж эхэлж байгаа. Нөгөө жижигхэн одоо тэр нөгөө буухангууд байна. Энэ өөрчлөлт нь эхлээд шатлсан бүтц бүхий пирамидыг хөгжлийг дэмжсэн. Бид нар нөгөө юунд Камбожд явж хахад шатлсан пирамид байсан. Тэр бол одоо энэ төгс пирамидын арай өмнөх загвар гэсэн үг л. Тэгэхээр эрх мэдэл хөрөнгө мөнгө хүний илүү ихийг нөгөө хүсэх, илүү байхын хүслийн өдөөж байгаа шүү дээ. Тэгэхээр урд өмнө хэний ч босож байгаагүй тийм том, хэний ч босож байгаагүй тийм өндөр пирамид бүтээх хүсэл битүүхэн шуналт одоо бүх хаад ноёд язгуурчнууд автагч эхэлж байгаа гэсэн үг. За энэ бол тэгэхээр бид нар анхны пирамидыг одоо ярих чинь. Анхны пирамид нь Каир хотоос 30 км зайд байдаг. Одоо манай од мөндрийнхэн маань ингэсэн байгаа юм л да. Бид нар жаруулаа ирсэн. Тэгээд бид нар яг нөгөө пирамид гэдэг нэвтрүүлгээ хийх гээд яг энд үлдсэн. Манайхан Мемфис хот руу явсан байгаа тийм үү? Нөгөө 50 хэдэн хүн байна. Тэгэхээр Каир хотоос 30 км зайд байх Мемфис хотын Саккара гэдэг чимээгүй хот. Буюу оршуулгын газар чимээгүй хотод анхны пирамид байрладаг. Анхны пирамидыг Жосер хааны шадар сайд Имхотепийн төслөөр барьсан байна. Тэгээ барилгын ажил нь 20 жил үргэлжилсэн. Эхэндээ энэ бунхан болохоор уламжлалт мастабын хэлбэртэй байхаар төлөвж байсан ч гэсэн барилгын явц төлөвлөгөө нь өөрчлөгдөд 6 шатлсан үедээ яг бидний нөгөө Кохкер пирамидыг нөгөө юунд Камбожд үздэг шиг ингээд 6 шаттай тийм пирамид болж хувирсан байгаа явцтай. Өөрөөр хэлбэл 6
нөгөө мастапч анхны хэлбэр шүү дээ. Тийм тий дээдл нь ингээд тайрсан. Ийм зураг л барьсан л гэсэн үг байхгүй юу? Тий маш томыг бариад дээрээс нь ингээд давхарлаад хэвийн боо шиг өрсөн л гэсэн үг юм. За тэр пирамид ойролцоогоор 62 м өндөрэй. Манай энэ хамгийн өндөр шийдлээ 146.7 м өндөр. Яа. Тэгэхээр 62 бас л гэтэл 62 чинь том шүү дээ. Энд чинь хэдэн давхар байшин юм те 20 давхар байшин шиг тийм өндөр байна. Энэ ийм юм бэлээ зандаа 146.7 м өндөр гэж байгаа юм заяа. Тэгээд нарнаас одоо яг энэ юу дэлхийн хүртэл одоо баг тэр хавцаа ингээд сая 149 сая км. Сая. Тэгэхээр энэ бол баг нэг ойролцоо шижил ухаан ингээд судалгаатай ингэж хийсэн зүйл гээд ингэж бас тайлбарлаад байт юм байлээ. Тий их сонь давхслууд байдаг шүү ер нь тий. За гэхдээ одоо тэр нөгөө Мемфис тав тэр анхны пирамид болохоор суурь нь ихний нөгөө суурь нь шүү дээ тэр нь нэлээд дарагдсан байна. Тэгэхээр харахад нэг 5 давхар юм шиг харагдана. За тэр шадар сайд Имхотепийн бүтээл фараоны сэтгэл ихэд нийцсэн байгаа. Гой би тэгвэл нас барчаад миний сүнс энд ингээ хадгалагчаа явах юм байна гэж баярлж штэ нөгөө чинь. Тэгэхээр нөгөө Жосер хаан Имхотепийн нэрийг өөрийнх нь нэртэй хамт барилгын доторх суурин дээр сийлж байгаа. Тэгэхээр эн чинь Имхотеп буюу тэр шадар сайд нь өөрийнх нь сүнс нь бас ингээд хаантайгаа хамт дараа ертөнцид очихна гэд баярлж байгаа байхгүй. Тэгэхээр энэчээс бас нэг юу гарч ирж байгаа. Боолууд тэгэж нэг ингээл бариадсан бишээ. Өөртөө дуртай барьсан бас хүмүүс байгаа гэдэг. Тий яг миний санаж байгаагаар бол ер нь Имхотепиг болохоор одоо хамаг агуу архитектурын эцэг гэж тэгж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ Имхотепийн нэр 23 зууны туршид бүх одоо альва нэгэн барилга ч юм уу одоо ингээд дандаа ханны бичээсүүд байгаа шүү дээ. Бичээс дээр нь өөр архитектор барьсан байлаа ч гэсэн Имхотеп эцэг гэж эхэлдэг байхгүй тэр ханны бичээс нь. Тэгээ тэр нь 23 зууны туршид Имхотепийг дурссаар байсан. Гайхалтай тий. Одоо нөгөө яг Жосер хаан өөрт нь нөгөө таалагц учраас тий түүний энэ одоо барьсан пирамид таалагц учраас Имхотепийн нэрийг бичсэн. Үүний ячаар бид бүхэн одоо тий 4500 бараг 5000 жил дараа түүний нэрийг дурсаас суучсан нэрээ. Гэхдээ ер нь бол Египтийн урлагт ингээд ер нь 6000 зураач баримлж архитекторын нэр хадгалагдсан байдаг шиг баг тий. За ингээд Имхотеп тэгэхээр яасан гэхээр дараагийн хаадын дунд трендийг бий болгосон гэсэн үг. Нөгөө оршуулгын трендийг. Тэгээд энэ трендийг дагаад хэрв те улаан хөнгө одоо тренд болж байгаа илүү тод улаан хөнгө өмсөн шүү дээ. Тэнгүүд нөгөө хараад би тэгвэл энээс илүү тод улаан хөнгө одоо тийм хувцас өмснө гэдэгтэй адилхан. Би улам том пирамид барьмаар байна гэд шадар сайдуудаа одоо хэлж эхэлнэ. Нөгөөдөл чинь гайхалтай математикийн ухаантай инженерүүдийг одоо хайж эхлэнэ те. Ийм л юм болж. За тэгэхээр анхны пирамид бол 4700 жилийн настай. Малтгаар фараоны гэр бүлийн гишүүдийн шарилыг нь олж илрүүлсэн байна. Харин фараоны саркофаг гэдэг. Саркофаг одоо яг тайлбарлал юу юм те. Одоо зандашуулсан тэр одоо хүүрнийх нь гадуур нь байгаа тэр одоо модоор хийдэг ч юм уу те. Тэр нэг матрушка шиг байгаа шүү дээ. Ер нь л авс л үстэй. Тий, авс. Тий, авс л юм да тий. Гэтэ хүн дүрстэй. Саяны тэр нэг өрсөлдөөн гэсэн шүү дээ. Тэрнэр чинь яг ингээд нэг бодит ши одоо ингээ хойно харагдаж байгаа байхгүй. Одоо энэ чинь Хепс тэгээ тэрний хүүгийнх нь байгаа шүү дээ. Тэгтэл тэр хүүгийнх нь болохоор одоо ингээ дээдлийнх нь өнгөлөг чулуунууд нурааг байгаа шүү дээ. Тэгээ тэр нь өндөр харагдаад байгаа. Яг ингээ сайн харах юм бол тэр нь өндөр харагдаад байгаа шүү дээ. Гэтэл Хепсийнх өндөр байхгүй юу? Уул нь тий. Тэгээ уул нь өндөр. А тэгвэл бот нь хүүн тэрнээс нь өндөр барьж болохгүй байсан учраас арай гайгүй өндөрлөг газар олоод тэндээ барингууд нь өндөр харагдаж ирж байгаа байхгүй. Тий. За ингээд Снофро гэдэг нэг нөхөр байгаа. Эртний Египтийн фараон. Ойролцоогоор манай эртний өмнө 2613-аас 2589 оны хооронд төр барьж ирсэн фараон гэдэг 4-р угсааны үндэслэгч. Товчхондоо одоо бидний яг харж байгаа Хеопс пирамидыг байгуулсан Хеопс буюу энэ Хуфугийн аавынхын тухай ярина гэсэн үг одоо. Мемфис хотод бас байгаа. Дагшуур гэдэг чимээгүй хотын одоо тийм нэг гажуу пирамид гэж байдаг. Ингээд яг ингэж явж хагаад гиг үнтгэнд дундаасаа ингээд юу жоохон юу өнцгөд өөрчлөгч. Бөхтөр пирамид тий. Тэр фараон болохоор энэ Снофрын захиалгаар Снофро энэ фараоны захиалгаар манай эртний өмнө 2600 оны орчимд баригдсан ба. Энэ пирамид нь Египтийн төгс налуу пирамидын яг өмнөх хөгжлийн үе шигтэй илэрхийлдэг тийм өрмөц байгаа. Египтийн эрсдэлтний дурсгалт зүйлсийн асуудал эрхэлсэн дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын тайлбарснаар их мундаг хүн тайлбарж байгаа шүү яг энэ пирамидыг. Пирамидын архитектор анханасаа 54 градусын налуу өнцгөр барих байж лээ. 54 гээд ингээд нэлээ шавх гэсэн үг. Ер нь тий. Гэвч пирамидын өндөр нь өөрөө 49 м өндөртэй болох үед налуугийн өнцгөө хэрэг бид энэ хэвээр нь үржлүүлэх юм бол
Энэ пирамид хитрхи өндөр буюу бүр 160 м өндөр болох юм байна. Тэгээ бас хитрхи хүнд болох юм байна. Ингээд энийгээ тэд нар ойлгосон ба. Яг барилга талд орж хат. За баг тэгээ 50 м орчим дээр. Тэгэхээр энэ барилгын бүтцийг нэгдүгээр найдваргүй болохоос гадна дотор танхим эдгээр чинь бэлтжээд тэгээд ингээд гаднаас ингээд бариад байгаа шүү дээ. Тэ? Тэгсэн чи дотор танхимд нь бүтцэн ан цав гараад эхэлсэн юм. Нөгөөдөгт нь нурах эстэл. Ингээр нь барилгач налуугийн өнцгийг нь тэ нөгөө 54 байжгаад шууд 48 болгоцсон. Улмаар пирамидыг дээш зөвхөн 51 м-ээр нэмэгдүүлээд одоо ингээд нэг 100-аад метр өндөртэй. Тэгэхээр бид одоо манай найрч яг зургийг өгсөн баг. Ингээд ийм нөгөө дали пирамид үүсэн. Бүхтэр гэж амин хэлсэн нэр гоё юмчлыг гэж нэрлэх нь. За бид пирамидын дунд хэсгээс дээш налуу өнцгийг нь огцон өөрчлөгдөж доод хэсэг нь 54, дээд хэсэг нь 43 бүр градус болж бүр сүүлдээ хувираад ингээд хугарсан мэт харагдуулж байгаа. Магадгүй налуу хит огцон байсан улмаас пирамид нурж унж болсгүй гэж үзсэн учраас өнцгийг өөрчилсөн бол баг магадгүй те. Төгс шийдлийг эсвэл олоогүй ч магадгүй. Ер нь ингээд тушаал шүү дээ. За Snow-Frown гэхдээ зорьсондоо заавал хүрдэг. Тийм тууштай зантай фараон байсан байна. Тэгэхээр энэ гажуу пирамидтай сэтгэл хангалуун бус үлдчихгүй юу? Өөрийнх нь нүдэн дээр өөрийнх нь нэг шэрлэг авсыг ухаад байгаа шүү дээ. Эдгээр чинь баг дээр ер нь буршиг нь. Тэгээд би одоо ийм гажуу пирамидтай байх юм бол би одоо тэр хойд ертөнцтэй аяг бол гажуу амьдрна гэж үзээд ахаад гоёг бэрэ гэсэн байна. Тэгэхээр улаан пирамид гэдэг алдартай. Энэ бүх Египтийн пирамидаас өндрөөсөө 3-т ордог. Тэр пирамидыг барьсан. Энэ улаан пирамид нь Египтийн тэр Мефис хотын чимээг отолох дагшуурдах хамгийн том пирамид. Төгс налуу пирамидын яг одоо энэ төгс налуу пирамидын хамгийн анхны жишээ гэж үздэг. Тэнд ярих юм байна. Зүгээр сайн нөгөө нэг юу хэлсэн штэ. Юу яагаад байгаа гэд Snow-Frown те болон ингээл босд нь ингээл шууд ингээл пирамид дээр л өөрсдийнхөө нөгөө болш буухан ингээ бариулаад штэ авир сонж юм шиг те. Юу юм бэлээ. Бахар багада ингээд синтез залрах нь ойлгомжтой болчихж байгаа. Тэгээ хаан синтез залрахтаа хаан синтез залраад залрах ёслоо хийсний дараа хоёр зарлиг хамгийн түрүүнд гаргах ёстой байдаг байхгүй юу? Эхний зарлиг нь би эцгийгээ ингэж тэгж шүтэж ингэж мандуулж эцгийнхаа төлөө ийм баримлуудыг хийлээ. Хоёр дахь зарлиг нь болохоор бүр заавал фараон болгон би өөрийнхөө буухныг ингэж босгохоор зарлагдлаа гэж. Тэгэхээр тэр нь бол бүр ингээд нөгөө хуулинд нь бичигдсэн. Заавалчгүй хийх ёстой зүйл тий. Тэгэхээр тэр гажуу пирамид баг өөрөг нь баг багтанд барьж эхлээд тэгээд нэг сайхан 20-тай залуу болсон чи айгүй бол тий. Энэ ямар тэнэг гажуу пирамид гэж бодсон биш магадгүй тий. Тэгээд за ингэж барийг. Тэгээд ч одоо энэ яг нөгөө пирамид ч өөрөө оршуулга шүү дээ тийм үстэй. Тэгэхээр хойд насны тухай ойлголт гэдэг зүйл яваад байгаа шүү дээ чинь. Тэгэн гутаа нөгөө хөл бол амьдралын төгсгөл бол биш. Тэ? Тэгээ ахаад хүний амьдрал ингээ үргэлжлэнэ. Энэ үргэлжлэх амьдралдаа хүрэхийн тулд бас маш урт удаан хугацааны цаг хугацаа зарцуулах гэдэг байгаа байхгүй. Тийм учраас нөгөө пирамид дотроо нөгөө маш олон хоол, хүнс, тансаг төрлийн зүйс тэ. Тэр буган дотор тэднийг бас ингээ занданшуулаа бас хийцэн тохиолдол байгаа. Тэгэхээр дээрэс нь бас гоо сайхан аягүй өндөр мэдрэмжтэй байсан байгаа байхгүй. Тэр зүгийн балыг чинь ганцхан хүнсэнд хэрэглэхээс гадна одоо нөгөө маск хийх те одоо маск тавьж маях ийм зүйлд хэрэглэдэг байсан гэдэг. Яг үнэ. Тэгэхээр энэ нөгөө пирамид гэдэг маань өөрөө тэр хойд насны амьдралын тухай ойлголт тэр нь өөрөө маш удаан хугацаанд үргэлжлэх ингэж удаан хугацаанд үргэлжлэх учраас тэнд маш олон зүйл хэрэг болно. Тэднийг бүгдийн цог оршуулах хэрэгтэй. Энэ ерөөсөө миний хувьд бол дандаа мөнгө харагдаад байгаа байхгүй те. Бүх алт бай. Тийм тэр хойд насндаа тэр хэрэглэх хоол ундаа хүртэл юу байдаг бид нар Египтийн одоо музей гэж байгаа. Тэр дотроос яг өөрсдийн нүдэрээ харлаа. Юу занданшуулсан байгааг. Тэнд муур занданшуулсан. Тэр чинь муур чинь нөгөө те анд нөхөр нохой байна. Мөн мэдээж хойно үхрийн занданшуулсан яг тэр зүйл байдаг юм. Гэхдээ яг тэрийг нөгөө авсан нь болохоор хэрв тэр занданшуулсан хойно байлаа гэж бодъё. Тэгэх юм бол авсан тийм хойно хэлбэртэй. Тэр нь ингээд тагтаа онгойлонгууд яг ингээд орооцсон. Энэ бол яг ингээд цэвэр тэр шашныхын сэтгэлгээтэй холбоотой л доо. Тэнгүүдээ яг сая занданшуулсан шарлуудын талаар ярьлаа тийм. Тэнгүүдээ ихэнх үедээ болохоор одоо нэлээд хэдэн мянган амьтны
буш одоо хаадын хүн бит байгаа байхгүй юу? Зөвхөн өөрсдийнх нь зандан шуулсан шарилаас гадна бүр хэдэн мянган амьтан те. Тэгэнгүүтээ дараа нь болохоор тэр хэдэн мянган амьтны бушийг чинь жинкнэр нь байлгахаа болоод зурдаг болсон байгаа юм. Тэгэхээр энэ шашныхаа сэтгэлгээндээ юу гэж ойлгох вэ гэхээр одоо нөгөө мөнгө гэдгээс гадна шүү заяа. Юу гэж ойлгох вэ гэхээр эхлээд ийм материалын зүйлтэй амар холбоотой байжгаад дараа нь тэр хийсвэр сэтгэлгээнд илүү тэлж, илүү нэмэгдэж, илүү күнзгий болсон байна гэсэн үг байхгүй юу? Тэ. Тэр зандан шуусан тэр амьтад байсан шүү дээ. Египтийн музей. Надад хамгийн аимшигтай санагдсан 6 м урт материйн зандан шуусан. Тэ. Зандан шуусан матер байсан. Би одоо зандан хүн шүү дээ. Тэгээ би өөрөө ингэж цүүлж явах. За би фараон байлаа гэж бодъё зэ. Надаа ингэж пирамид өрцсөн. Тэнгүүд зандан шуусан зандан хүү. Тэгэхээр миний нэр Моми хүү болчиход байгаа байхгүй юу? Нэр гэснээс нэр энэ их чухал шүү. Ер нь бол нэр гэдэг эртний Египтийнхаа одоо ер нь сэтгэлгээндээ нэрээр чи яач ч болно. Нэрээр бүр нөлөөлж болно. Нэрийг чинь тэр пирамид дээр байгаа те пирамидын текст дээр байгаа хааны нэрийг чи ингээд аваачид эвдэлчих юм бол тухайн хааныхаа өхлийн дараах хувь заяанд нөлөөлчихөж байгаа юм. Тэгэхээр бас нөгөө нэг одоо ингээд сонсох юм бол саяны одоо Снофру, Тутанхамон энэ төр гээд хаадууд дандаа маш өндөр цолуудтай тий. Тэр цол нь болохоор яг үндэ цолноос нь улс төрийнхөө програм уншигддаг байхгүй. За ийм усаа ингэж авч яваасаа гэж хүсэж Бух Рамзес гэсэн цол өгч байгаа маа гэдэг ч юм уу тий. За одоо яг Аминагийн ард харагдж байгаа пирамид бол Хеопс тий. Агуу Гизаш гэдэг. Эртний Египтийн хамгийн том одоо энэ хамгийн алдартай пирамид. Энэ пирамид Египтийн 4-р угсааны фараон Хеопс буюу Хуфу. Манай эртний өмнө 2589-с 2566 оны хооронд энэ пирамидыг баригдсан гэж үздэг. Хеопс пирамидын барилгын гол санаалжч нь мэдээж Хеопс өөрөлдөлтэй тий. Энэ пирамид нь хүн төрөлхтний хамгийн агуу бүтээн байгуулалт. Хеопсын пирамид нь Гизагийн энэ 3 яг том пирамидын хамгийн том нь өндөр нь Марат багшиллээ 146.7 тий. Гэхдээ энэ жоохон багасаад байдаг. Дээрээс. Тэг сонсч ирсэн би нэрээ. Энэ бас яг юу юм бэ лээ бас. Пирамидын яг тэр оройд хэсэг ба шүү дээ. Энэ бол одоо нэг пирамид чинь бас нэг нарыг төсөөлж байгаа. Одоо хойднаас нарныг фараонууд ч нэг нар шүтдэг гэсэн гэдэг ба шүү дээ. Тэгтэл яг ингээд нэг наргууд орой гэсэн үг шүү дээ. Энд дээр нэг дэлбэлдэг байсан гэж. Дэлбэлж ингэж нар мандулж байгаа юм шиг гэж ард иргэдэд ингээ харуулдаг гэсэн үг байна. Тэгэхээр одоо нэг яг юм далдын нэг юм хүч ингээ байна гэдгийг утга санааг илэрхийлдэг байсан. Тийм ээ тий. За нэг юу гэнэ. Нэг сони юм ярьж байгаа. За одоо энэ хайчиж. За. Зэг одоо энэ пирамидыг тэр 100 мянган бол барайгүй тий. Энэ бол нэг Херодотын буруу байсан гэдэг нэг юу гэдгүүлээ. Баримт байгаа. Түүхийн цаг хугацааны хугацаанд энэ чинь бүр хэдэн мянган жил хинч тоохгүй хаяглаа штэ пирамид. Одоо буцаад нөгөө модонд орсон. Гэтэ хин оруулсан гэр Наполеон Бонапарт. Тэ? Наполеон Бонапарт Египтэд хийсэн аян дай байдаг. Энэ аян дайныхын хүрээнд барууны ертөнцид одоо ахаад энэ пирамид гэж ийм гайхамшигтай байдгаа гэдэг ахиж нөгөө ингээд сэргээсэн байгаа. Английн сүр хүчийг дараад Египтэд нөлөөгөө тогтоож бат бөх тэр одоо сууршиж авах зорилгоор Египт рүү сайтар бэлтгэл ханган очсон. Зөвхөн тэр цэрэг аримтайгаа очиагүй. Хажуугаар нь байгалийн шинжилгээ ухаан, урлаг, соёлын тэм тэргүүлэх бүр 167 эрдэмтэн судлаач мэргэжлүүдийг дагуулж явсан байна. Археологчд, хиймчд, физикчд, уран зураачдын хамтын хүчээр Египт орн гэдэг алдарт бүтээл бий болсон. Эртний Египтийн баялаг түүх, соёлыг баруун Европ танилцуулж Египт судлалч чухал хувь нэмэр оруулсан байна. Наполеон бол гэхдээ зэргийн хүчээр л тэгэхээр энэ экспедиц үеэр яасан гэхээр нийл бүрний нэг салаа бэлчээр байгаа. Тэр бэлчрээс Розеттагийн чулууг олж илрүүлсэн. Наполеон бид нар Египтийн музейд харсан тэр яг юуг нь болохоор хуулбар юм те. Энэ археологийн түүхэнд хамгийн гайхамшигтай олдор нэг. Энэ хавтан эртний иргэжлүүдийг орчин үеийн ертөнцтэй олбсон гүүр болж гол нь 1000 гаруй жилийн турш 1000 жилийн турш ер нь нууцлаг байсаар ирсэн энэ Египтийн бичээсийг тайлбарлах боломжийг энэ Розеттагийн чулуу олгосон юм. Энээс өмнө эртний Египтийн бичгийг бүгд мартцсан. Хинч мэдэхгүйсэн. Уншиж чадахгүйсэн. Хавтан дээр 5 дахь Птолемей хааны зарилгийг 3 хэлээр буюу эртний Египтийн шашны хэлээр, эртний Египтийн өдөр тутмын хэлээр, тэгээд эртний грек хэлээр сэлсэн байсан. Ингээд олон судалгааны нэг одоо тэр чухал сурвалж болчихгүй. Энэ Розеттагийн чулуугийн Розеттагийн хавтангийн тусламжтайгаар хэрхэн яаж
яах гэж пирамид барьсан талаар нууцуд ил болсон. Херодотын тэмдэглэл пирамидын хааны бичээс папирус дээр тэмдэглэгдсэн түүхэн сурж бичгийн олбор дээрээс өнөөдөр бид Египчүүд Европсын тэм сүсэг бишрэлтэй ялангуяа хойд насны амьдралын талаар итгэл бишрэл их хүчтэй байсныг бид нар мэдж авсан. За дах Расетигийн чулууг тайлж уншсанаар одоо нөгөө нэг Египт судлал гэдэг юм чинь одоо дэлхийд дахин ингээд тархаад эхэлж байгаа байхгүй. Энэ чинь өөрөө тэр түүхүүдийг тайлаад уншаад байна тий. Тийм учраас ер нь энд олж байгаа учир битүүлгийн бичиг тий өсгүүдийг тайлж уншсанаар агуу түүхтэй юм байна гэдгийг бүр тодорхой болгож өгч Тий. байгаа. 1822 онд. 1822 онд аахгүй тайлж уншсан. Францын эрдэмтэн Жан Франсуа Шамполн гэдэг. Тэгээ мань хүн бол Шамполн мань хүн болохоор бүр юу юм бэ лээ 11 наснаасаа ингээд янз янз ингээд хэл судалж эхлээд 17 настай гэхэд бол маш олон хэлний ингээд мэдлэгтэй болсон. Тэгэд өөрөө ингээд Египтийн түүхийг ингээд сонирхож судлах те ийм явсаар хагаад 1822 онд тэр Египтийн тэр Расетигийн чулууг тайлж унших те энэ юмыг бүр маш сайн хийсэн байгаа байхгүй. Дэлхийн нийтэд нэг нээлт зарлж гэсэн үг шүү дээ. тэгээд одоо Египтийг одоо нэгэнт бид нар тэгвэл энэ чинь баг 200 жилийн өмнө бид эртний Египтийн тэр шашны хэл, энгийн өдөр тутмын хэл эдрийг унших боломжтой болчихлоо шүү дээ. Одоо хан дээр ямар нэгэн бид нар папирус алдах юм бол ингээд энэ дээр тэгж штэ гэж унших боломжтой болсон гэсэн 200 жилийн өмнө. Гэхдээ 12 жилийн өмнө яг жинхэнэ гайхамшиг нь болсон. 12 жилийн өмнө. Тэр сонсч байсан. Улаан тэнгисийн иргэд байрлах Вади Аль-Жарф гэдэг эртний бомбтын орчимд нэгэн чухал нээлт нэгдсэн байна. Энд археологч Пьер Тали, Григори Марвар нар чулуугаар баригдсан барилга байгууламжууд болон модон зав хадгалах зориулттай тийм нэг гар хийцэн агууг малтчихсан байл та. Тэгэд малтаж судлах явцдаа бүтэн болон хэсэгчилсэн папирусын хуйлмлуудыг олсон байна. Эдгээрийн зарим нь хэдэн 10 см шүү дээ. Зарим нь бүр хилтерхий төдийлс ингээд олдсон. Гэхдээ эртний Египтийн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд ашигладаг тэр дүрс бичгээр бичигдсэн. Тэрийг бол харин эрдэмтэд шууд уншиж чаддаг болсон байсан. Папирусын донд нь болохоор энэ Хуфу хааны энэ пирамидын хамгийн өндөр пирамидын хааны 13 дахь удаагийн мал тоолгын дараах жилд хамаарах тийм онцгой тэмдэглэл байсан ба. Манай эртний өмнөх 26-аас 27 дахь 100-ны нэг он л байгаа юм л да. Яг тэр ойролцоо тэр онтой таарсан. Тэр хамгийн эртний папирусын баримтчүүд болж хувирч байгаа. Тэрнээс өмнө баг папирусууд ийм эртнийх олдоогүй байсан юм шиг байна. 12 жилийн өмнө. Гайхалтай нэгдгээр папирусуудыг агуу пирамидын барилгын ажилд оролцсон хүмүүс нь бичсэн байна. Зарим папирус нь бүр барилгын ажлын үеийн наривчлсан бүртгэл хөтөлсөн бүр сагуугийн тайлан байсан. Тэр тайлан дээр юу байсан гэхээр ажилчдын юу эздэг уудаг байсан. Талах эздэг. Ингээд те за тэдэнд маратханд тэдэнд талах өглөө өнөөдөр аминад тэдэнд талах өглөө зандаад харин шар хэрэг өглөө гэж байсан. Шар хэрэг өглөө гэсэн байна. Тэгээд үр тариа мэдээж мах зэргийг бүр ингээд хэрхэн хуваарлсан те пирамидын тэр талбай энэ одоо энэ ажлын талбай болон чулууны ил уурхай тэгээд энэ тээврийн багууд одоо хэрхэн ажиллаж байсан те тэгээд энэ хідэн хүнд ингэж энэ бүгдийг энэ талбайлаа хуваарлж исэн тоон байсан. Тэр 20 мянга байсан. 20 мянган хүн тэгэхээр үүнд оролцсон байл. Гэдэг бүр тоон үрт гарч ирсэн. Эдгээр баримт бичгүүд нь одоо орчин үеийн Excel програмтай маш төстэй ингэж нөгөө харахад байсан. Бичсэн байсан. Үүнхээр гоё. Тэгээ өөр нэг папирусын нэг хэсэг дээр нь тухайн үеийн өдөр тутмын үйл ажиллагааг наривчлан тэмдэглэсэн нэг өдрийн тэмдэглэл хүртэл байсан. Жишээ нь хянан шалгагч Мэрэр гэдэг нэг хүний нэр ихгүй Мэрэр нь хянан шалгагч Мэрэр гэдэг одоо хүний бичсэн тэмдэглэл нь их онцгой анхаарал татдаг. Тэр болохоор 200 орчим хүнтэй багийг удирдах юм байна л да. Энд 20 мянган ингээд хүн ажиллаж байсан 200 хүнтэй багийг удирдаад Египтийн нэг захаас нөгөө зах руу аялаад төр бүр ингээд материалыг цуглуулад ийшээ хүргэдэг тэр ажлыг гардж хийдэг байсан байна. Гол ажил нь Роау гэдэг нэг шохон чулууны уурхай байт юм байна л да, ил уурхай. Тэр шохон энэ чинь одоо шохон чулуугаар баригдсан шүү дээ. Шохон чулууны ил уурхайгаас энэ Гизад байрлах барилгын талбай руу энэ чулуун блокуудыг тээвэрлэдэг тэр хүний ингээ өдрийн тэмдэглэлсэн. Энэ зам нь ойролцоогоор 15-20 км. Тэгэхээр бүр 100 км-ийн цаасны чулуунд авчираагүй юм. Яг энэ кайст бид нар явж байгаад нэг нөгөө хөтөлшмээ нэг хэлсэн шүү дээ автобусанд байхад энэ тэр чулуу харж байна уу? Энэ чулууг чинь энэ пирамидыг барьсан шүү дээ. Нэг уулыг заасан тийм. Тэгээд би бас Стоунхендж бид нар шиг хэдэн 100 км-ээс авчирч байраагүй юм байна гэдэг нь бол тий мэдчих авсан.
Тэгээд фараон нэг энэ юу гэх те бид нар энэ Хуфугийн пирамид яг доотлолт нь хамгийн нэг давхарт нь гэдгийг бодох юм шиг жоохон гүлгэрэн байхыг харсан те. Тэгэхээр энэ бүр эртээр үед бүр ингээд ийм шатлсан биш гүлүүтэл ингээд сайхан гадарсан байсан гэсэн үг. Энэ талаараа мэдчихэж байгаа юм байна. Тийм гадарсан байсан. Тэгээ гадарлсан чинь нэг яг тэр тийм шохон чулуугаараа гадарлаж байгаа. Тэгэнгүүт тэр нь яг одооний пирамид бол бид нар харахад нэг бор өнгөтэй байгаа шүү дээ. Цав цагаан, цайвар, шаргал тэгээд нарны тусгал тэгэж маш гоё авдаг байсан байхгүй. Гэтэ ер нь одоо бид нар анзаарч байгаа болохоор амар юм саарл өнгөтэй нэг юм элсэн саарл харагдаад байгаа юм тий. Гэтэл ер нь эртний Египтийн урлаг мурлагийг юм ч юм уу тэр бүтээлүүдийг нь харахаар тэгээ пирамид ямар гоё гэр наранд гэрэлтдэг байсныг бодох юм бол энэ бүр амар их өнгөлөг арт байсан байхгүй. Маш тод урлагийн өнгөтэй тий улаан ногоон гэдэг чинь бэлэгдлээрээ бол мөнхийн амьдралыг бэлэгдэж байгаа гэх үгчлээ. Тэр их өнгөлөг арт юм байсан. Тийм ээ тий. 1999 онд нөө германчууд бас Малтад хамгийн анхны нэг юм шинжлэх ухааны техник технологийн одоо юм шинжил робот оруулсан юм байна л дээ шиг. Нөө робот нь явсараад яг түн хэсэгт нь 90 гутаа доошоо унцсан гэсэн. Тэгэхээр нэг юм соронзоо орон гэдэг ч юм уу талтын юмтай гэдэг. Маа тайлбарлаж бас гэж яриад л. Сонир бост тий. Харин Ярцсан зэсийн агуулмж их өндөртэй ч болвол тэгээд тийм нэг сонир юм яриадлаа. Тэгээ маа нөгөө юу ч тайлбарлагч чинь бас нөгөө илүү хүчтэй, илүү гоё болох гэдэг нөгөө жоохон шинжлэх ухаанаас гажууд юм ихээр юм тий. Гэтэ тэр нь сонирхолтой л доо. Яг жигнэс тэгдэг бол ингээ хүрээр энерги аавна энэ төр гэл. Яг итгэдэг үнд гоё л да энерги авч ирэх гэж мэдрэх нь гоё шүү. За нөгөө мэрэр гээд нөгөө 200 хүн ахалж исэн тэр хүний тэмдэглэлт ингээ нэг туурын шохон чулууны тэр ил урхаагаас чулуугаа ачаад хөлөг онгоцонд ачаад энэ чинь 15-20 км юм шиг мөртлөө. Гэхдээ зарим нь бол өөр бас газараас авчирч байгаа. А гэхдээ бас өшөө ойртуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яадаг байсан гэхээр нийл мөрнөөр ингээд уруудаад энэ Гизагийн энэ талбаар авчирдаг байсан юм нийл мөрнөөр. Тэгэхээр энэ аялал нь болохоор 2 өдөр үргэлжлэдэг байсан гинэ. Тэр нөгөө усан онгоцон дээрээ тий нөгөө чулуурд ачсан. Тэгээд нийл мөрөн гол нь үерлэх тэр үеийг юу байдаг гэсэн байгаа. Хүлээж аваад яг тэр үерийн өдрөөр тэр 2 өдөр үргэлжлээд буцаад нөгөө газар очихдоо гэтээ 1 өдөр зарцуулдаг байсан гэж. Тэгэхээр ямар ч тач маш хурдан байсан баг. Хоосон хөлөг онгоцтой тэр нөгөө газар очиход 1 өдөр болж байгаа юм байж юм ачаад 2 өдөр гэдэг чинь тий их хурдан ирдэг байсан. Бүр сурцсан юм байл тэгээд. За тэгэхээр нийл мөрний үерийн талаар бас ярмаар санагдаад байна. Яг тэр нөгөө Египтийн соёл иргэншил бас үүссэнтэй их холбоотой болохоор эртний бүр Египтийн одоо фараон эдэрч үүсэг байхад энд ингээд анхны иргэн соёл иргэншил үүсэх төгсөж байгаа тэр үе гэж одоо яг хүн нэгдлийн үе биш гэхдээ яг газар тариалан гэдэг зүйлийг ойлгоцсон. Ямар ч нэг үр цацаад тий Улаанбаатарны тэр майлингны үр цацаар нэг ургадын байна гэдгийг мэдчихэж авцсан. Гэхдээ хамгийн гол нь яг хизээ үрээ цацх вэ гэдгийг мэдмээр шүү дээ. Тэгсэн чинь нийл мөрөн үерлсний дараа тэгээд энэ тентхэн ингээд нойтон газар хагалахад их гайг болно шүү дээ. Тэр үед л үрээ цэцүүл яг одоо 5 сар гэхэд одооныхоор шүү 5 сар болоход их гоё ураг цавд юм байна гэдэг хүндрэлсэн мэдчихэд за тэгээд энэ яг хизээ үерлэх юм бол гэдэг ингээд жил болгон ажиглаа л байж. Тэгсэн чинь энэчээс астроном үүссэн байгаа их гоё. Яасан гэхээр Сириус гээд манайхаар хөхтөө мэрэгэн гэдэг од яг одоо бидний тоолоор 7 дугаар сард ингэдэг байхгүй. Яг Египтэд одоо ингээ харж байхад нар яг мандах гэж байгаа шүү дээ. Яг мандахаас яг өмнөхөн нэг од тэнд манддаг байхгүй. Яг ингээ мандаал удааг байхад нар мандна. Яг энэ үе нь болохоор яг нийл мөрний үерлэгтэй яг таард юм байна. Тэгээд бид нар чи өөрсдөө энэ Сириус од мандахыг шинжил гэж үздэг. Энэ амар чухал. Яг тэгэхээр энд яг энэ үед яаж юм гэхээр Этиопийн тэгш өндөрлөг байна. Тэнд болохоор маш их одоо хур борооны улмаас ч юм ингээд үерлээ тэгээд яг ингээд Египтэд ирээд ингээд яг үерлж яах нь тэгэхээр хөхтөө мэрэгэн од яг нар мандах үедээ яг зэрэг ингэж мандах давслыг одоо тэр нийл үерлж. Тэгээд үерлэх нь яг ашигтайг бас хүүхд багчууд хэлэхэд эн чинь нөгөө тэгш газар болохоор манай ингээд нэг гол үерлэхээр тэр хавьяал будаа болгоод шүү дээ ер нь тийхгүй. Ингээд маш их усыг зүгээр ингээд хэдэн 10 км цацаа хийчих юм. Ингээд 50 нар гэхдээ их дүлгөөн 50 нар. Тэгээ энд нь голын усанд хэрэгтэй нөгөө азот, фосфор эдгээр хөрсний усанд шингэж байгаа л да. Хөрсөн шингээд тэгээ энд нь нөгөө тариа буудаага тарихад маш сайхан ургац авдаг. Тэгэхээр энэ 7-9 сарын хооронд үерлэнэ гэсэн үг. А одоо 10 сард харин үрээцсэн. Тэгээ 5 сард хурааж авна.
Гэтэл энэ ажлыг тэнгүүд олоолаа хиймээр шүү дээ. Тэнгүүд Марат гэдэг хүн гарч ирээ. Занда за чи газар хаглаа шүү. Амина чи болохоор тэр варсава бэлдээрээ ургацаа хурааж авахт ингээд нэг хүн биднийг захирч эхэлж байна да. Яг биднээс ухаантай учраас бид нар тэнгүүд энэ хүний зөө учраас захирч эхэлж байна да. Тэгээд явцын дунд энэ хүн ингээд даргалж байгаа. Тэнгүүд Маратын хүн би манай ав дарга юм чинь би дарга болно гэд ингээд өв залгамжсан дарга нар бий болж байгаа. Бид нар өв залгамжсан тариач гэмээр үлдчихэж байгаа. Зарим нь тэнгүүд Марат багшийн те одоо ингээд бош монхон ингээд бас ингээд нэг ухаж мохоо штэ. Энчээс нэг ажилч мажилт би болоод байгаа байхгүй. Гэтэл арай хүчтэй тэнгүүд энэ тентхийн жижиг сайжиг ноёдуудыг цуглуулад тэнгүүд би та нар дарга гэтээ би бүр даргана гэдэг. Ингэж явсараад манай юм 3100 жилийн 3100 онд буюу одоо бас 5100 жилийн өмнө анхны фараон гарч ирд энэ бүгдийг нэгтгэхэд Египтийн анхны фараон болж байгаа. Түүх нь бол ийм учиртай шүү дээ. Доод Египт, дээд Египт гэдэг яриад байгаа шүү дээ. 22 нөгөөх нь 20 гэдэг энэ ном гэж яриад байгаа байхгүй. Энэ яг таны сэний ярьж байгаа зүйлч нөхөө. Одоо манайхаар бол нэг овг аймаг гэсэн утгатай. Тэгээ энэ овг аймаг тэр 22 20 чинь нийлээд 42 байхгүй. Эний чинь бүгдийг нэгтгэсэн нь фараон болж байгаа хойж байгаа байхгүй. Тэгсэн мөртөө тэр ном гэдэг байгаа тэр овг аймагуудыг чи өдөртсөн нь яг угсаа салгамжилдаг. Тий. Би одоо нэг нас арах юм бол одоо ингээ хүүхэд нь одоо яг дараагийнх нь угсаа салгамжлах тэр овг одоо амьд өдөрж байгаа гэсэн байна. Тэгтлээ яг нь дарга гараад ирлээ гэсэн чи яг хамгийн сүд нь фараон. Би та нарын бүгднгийн чинь дарга тий. Хаан байна гэдэг. Тэгээ Монголынхтай ч гэсэн адилхан л байгаа шүү дээ. Одоо хамгийн Монгол байгаа ч гэсэн энэ чинь тэгээ бүр Монгол улс байгаа ч гэсэн дотор нь одоо тэн чинь нэг овг аймагуд байгаа, тэрний удирдагч нь байгаа, түүний хүүн бас угсаа залгамжлал явна яг адилхан тий. Тэгэхээр сая яагаад нийл мөрөн үерлэх энэ соёл иргэншил ингээ бүтээчихэж шít. Гол нь яг нийл мөрөн энэ үерлэхтэй энэ Гизад 1.5 км ойртчихдаг байхгүй. 1.5 км гэж хамаагүй ойрхон болж байна. 10-20 км зөөхөс. Тэнгүүд 1.5 км-тэй эдгээр бас ингээд сувг хийсэн ба. Усан сувг. Тэр бүр ойрт байсан байна. Тэгэхээр ерөөсөө энэ том чулууныг авчирсан зүйл бол ерөөсөө хөлөг онгослоо. Шууд л ерөөсө гадаа буулсан байж таа. Тий баг. Тий. Зарим чулуун бүр 70 малын тонн байгаа гэлөө. Тий энэ чинь дунд хамгийн жижиг нь 2.5 тонн өстэй. 2.5 тонн, 2.4 тонн. Тиймээс 15 тонн хүртэл гэж байгаа. Тэгээ одоо энэ хамгийн том пирамидыг чинь 2.5 сая ширхэг тийм том чулуугаар барьсан гэж байна. 2.5 сая ширхэг. Ер нь нийл мөрөн байхгүйсэн бол өнөөдрийн пирамид байхгүй л байж л тий. За Мерерийн тэмдэглэлд бас Хофугийн усан сангийн дарга байсан хүндэт Анхаф гэдэг нөхийг дурдсан байгаа. Тэгэхээр 12 жилийн өмнө үнэхээр гоё папирус олсон бац. Дараа нь папирусыг бас тайлбарлаад өгшөр нэрэ. Тэ? За энэ Анхаф нь болохоор Хофугийн эцэг нэгтэй дүү байсан гинэ. Тэр болохоор пирамидын ажлыг удирж исэн байна. Эцэг нэгтэй дүү. Энэ бол Хофугийн агуу пирамидын барилгын ажлыг яг хариуцсан тодорхой хүн анх удаа ил болсон тохиолдол 12 жилийн өмнө бий болж байгаа. Тэгэхээр яг энэ ажлыг нь удирсан хүн. Мерийн тэмдэглэл бас нэг өөр Хофугийн пирамидын анхны нэр бол Ахет Хофу буюу Хофугийн тэнгэрийн хаяа гэдэг нэр дурсагч. Тэгэхээр их гоё нэртэйсэн бас Хофугийн тэнгэрийн хаяа гэдэг. Мерийн тэмдэглэл бас багууд нь их өндөр мэрэгсэн төдийгүй олон талын их чадвартай байсан энэ багууд. Тэд зөвхөн пирамид болон сүмийн барилгын материал тээвэрлэх төдийгүй агуулгах, хариуцах, далан барих, ашигт малтбал олборох зэрэг янз бүрийн ажил хийдэг байсан. Багуудыг ингээд өөр хооронд нь өрсдүүлэх замаар урам зориг нэмдэг байсан. Хооронд уралдаан зардаг байсан. Аминагийн багийнхан гэдэг ингээд те одоо ингээд тодорхой тоо заагаад чинь ингээд одоо те амжих уу гэх. Тэнгүүд Маратын багтаа өрсдүүлэн тэнд нь зандаа үгүй би ч гэсэн өрсдмөр байна гэд тэгээд ялагч нь илүү гоё шагнал авдаг. Хин дээр нэг марцсан факт хэлэхэд нөгөө зураач нар гэдэг чинь зураач одоо баримлч те архитекторууд энэ хүмүүс чинь одоо тэр мөнхийн амьдрал болон энэ ахын энгийн газрын амьдрал хоёрыг ингээ холбогч хамгийн гол хүн байсан байгаа юм л та. Тэд нар чи одоо яагаад гэхээр яг тэр мөнхийн сүнс нь буцаж эргэж ирэх тэр баримлын барьж байгаа байхгүй юу. Тэгэхээр ууг нь бол амар мацаг барьж ингээл айгу тусдаа тосхонд амьдарч мэндардаг. Тосхон нэм 2 м өндөр юм хан манаар хүрээлэгдсэн байсан байгаа. Гэхдээ яг саяны нөгөө мэрэ гэлөө тий. Мэрэ шиг юм даргатай. Тэр даргын тэмдэглэл бас олцсон. Тэгсэн чинь дотор нь тэр зураач нар тэр баримлчээд шар айргийг хэтрүүлэн хэрэглээд ажилдаа ирсэнгүй гэсэн тэмдэглэл байсан. Тий. За тэгэхээр пирамидыг яг хэрхэн барьсан, яг яаж барьсныг яг хэлэх гэхээр одоо бол тодорхой болоогүй нэг хэдэн зүйлсийг хэлье. Энэ үнэхээр нууц хэвээрэл байгаа шүү. Ялангуяа хүүхэд багчууд үзчихвэл те гоё ингээд Марат багш гээ гоё түүхч, археологч болох юм.
Тэ цаана маш олон нууцуд бидний үг талыг ингээд тэ нээгээч гэд хүлээж байгаа. Тэгэхээр би хэд хэдэн зөвхөн факт ярив тэ баримтууд. Пирамидын суурийн талбай. Тухайлбал яг одоо энэ хамгийн өндөр бай одоо пирамид Хеопсын тэ энэ 10 хөлбөмбөгийн талбай нийлүүлсэнтэй тэнцэх энэ газрын гадаргыг төгс хав хавтгай болгож чадсан одоо хүртэл ойсго. Яаж ийм том талбайг те үнэхээр тэгш болгосон. Мөн пирамидын хан тухайлбал яг Хеопсын ханыг ертөнцийн дөрвөн зүг яг харуулж чадсан нууц хэвээрээ. Яг одоо юу гэж хэлэх юм бэ? Яг ертөнцийн дөрвөн зүг багш. Бүр яг таардаг гэдэг байхгүй юу? Бүрэн бол. Тэр хан Ер нь 4-5 өөрөө эртний Египтийн урлагт сэтгэлгээнд шашинд цөм бэлгэлтэй. Бүр хамгийн чухал байсан шүү дээ. Лууж байсан бол ойлгомжтой. За одоо ингээд энэ хой зүгийг заа чинь. За одоо яг наана нэг чулуу тавьчих. За энэ хооронд нэг утас тааж байгаа. Тэгэл ингээд блокт өөрчилж. Тэр луужин байхгүй хэд яаж те? Бурхан минь мэдэхгүй. Үнэхээр нууц. Сорон тэд нар мэднэ гэж байхгүй те. Энэ зэрэг. 90 градус гэсэн юм шүү дээ. Сөөрөг нь бас яаж юм өөгүй шахуу квадрат хэлбэрт олж чадсан ойлгомжтой. Яг ямар ч өөгүй юм төвдөгш. Тэр тэгэхээр инженер шийдлэх бүр агуу байсан тэр математик энэ. Пирамидын блокууд нь том жижиг бүр янз бүрийн хэмжээтэй. Тэдгээрт болно. Янз бүрийн хэмжээтэй мөртлөө тэдгээрт яг ямар зүй тогтлоор ингээд бүх юм ингээд зүй тогтолт болчихж байгаа нэг сайн. Зүй тогтолгүй янз бүрийн хэлбэртэй чулуунууд нийлээд зүй тогтолт болчиход шүү дээ. Энийг яаж хийсэн нь тодорхойгүй. Дунджаар тэ 2.5 тонн жинтэй блокуудыг хэрхэн яаж дээшээ ингэж өргөж тавьсан ойлгомжгүй. За энэ мэтлэн маш олон зүйл ойсох хэвээрэн ялангуяа хүүхэд багчаа сонсч байвал хизээ нэг зэгс нөгөө энэ Мерерийн папирус шиг их сурвалж биднэрт олдохгүй бол тэ энэ бүх нууц зарим нууц нь үүр татагдчих болох юм. За ингээд одоогоор бид нар пирамидын талаар яг нэг нэвтрүүлэгт хийгээвэл нэг иймэрхүү мэдээлэл байна. Дахиад зөндөө нэвтрүүлгийн дельта аялын хүрээнд хийгдэх болно. Тэгэхээр энэ аяллыг амжилттай болгоход бидэнд туссан хамт олон байгаа. Тэр бол одоо бид нар сая уугаад дуусчлаа тэгээ. Манай Апогийн тэрж сэлэн гэдэг одоо тий ийм сайхан хамтдаа ундаа байдаг. Тэдний хамт олон биднэрт энэ аяллыг ивэнттгсэн. Мөн таны аяллыг урлая гэдэг үнэхээр гоё яг аялал урлж чаддаг нэг аялын компани байна. Тэр бол Grace A-Star Mongolia гэдэг. Энэ аялын компани манай дельта аялын энэ аялыг зохион байгуулж. Тэгэхээр аль талд нь бүгдэнд нь энэ одоо тий 2025 онд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ирвэ. За ингээд урлаг судлаач Амина, түүхч, археологч Маратхан багштай маш их баярлалаа. За баярлалаа.